Сайн байцгаана уу? Блэг үйлчилгээний стандартын сургалтыг танилцуулахад бэлэнсэн байна. За, блэг үйлчилгээнд дараах 5 шаардлагыг хангасан байх шаардлагатай. Автомашины шаардлага, үнэлгээ, сургалт, үзлэг, багц. Эдгээр 5 шаардлагыг хангасан тохиолдолд тухайн жолооч нь блэг үйлчилгээг өөрийн жолоочийн аппликейшн дээр нэмүүлэн тухайн үйлчилгээний дуудлагыг авах боломжтой болох юм аа. Нэгт автомашины шаардлага. Блэг үйлчилгээний тээвэр хэрэгсэл нь сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн хар бараа өнгөтэй байх шаардлагатай. Үйлдвэрлэгчийн батлагдсан загваруудаас тухайн тээврийн хэрэгслээр тухайн үйлчилгээг нэмэх боломжтой эсхийг шалгаж болдог. Та бүхний харж байгаа батлагдсан загваруудаас таны тээврийн хэрэгсэл тухайн загварын жагсаалтанд орсон эсхийг шалгаж үзэх шаардлагатай. Зарим үйлдвэрлэгчийн зарим загварын машинууд тухайн жагсаалтанд ороогүй байх магадaltaй бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл нь сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн хар бараа өнгөний өнгөтэй суудлын зайн стандарт нь манахаас батлагдсан зайн стандартыг хангаж байгаа тохиолдолд таны үзлэгт орсон үзлэгийн мэдээллийн дагуу тухайн тээврийн хэрэгсэл дээр нь блэг үйлчилгээний нэмэлтээр нэмж өгөх бас боломжтой юм аа. Батлагдсан арын суудлын зайн стандарт нь хэрэглэгчийн суух хэсэг 80 см-аас 1 м-ийн өргөнтэй, таазны хэмжээс нь 90-с 1 м 20 см-ийн өндөртэй, хэрэглэгчийн суух суудлын хэсэг нь өвдөгчнөөс жолоочийн урд суудлын 10 хүртэл 25-аас 40 см-ийг хангасан байх шаардлагатай. 2. Жолоочийн үнэлгээ. Блэг үйлчилгээний жолооч нь 485-аас дээш үнэлгээтэй байх шаардлагатай. Тухайн үнэлгээг хэрэглэгч аяллаа туршид тухайн жолоочийн тээврийн хэрэгсэл, жолоочийн зан харилцаа, аппликейшн ашиглалтаас шалтгаалan 1-5 удаа үнэлэн танд өгдөг. 3. Үйлчилгээний стандарт. Үйлчилгээ үзүүлэх стандарт нь харилцаа харины стандарт, жолоочийн ёс зүй, ур чадвар гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Харилцаа харины стандартад тухайн хэрэглэгч таны автомашинд суусан тохиолдолд тухайн хэрэглэгчтэйгээ заавал нийцлэх нь байна. За, хэрэглэгчийн очих хаягийг тодруулж асууна. За, тухайн хэрэглэгчд тусламж шаардлагатай мэд танд санагдсан бол тухайн хэрэглэгчээс тусламж санал болгоо асууна гэсэн. Мэргэжлийн байдал хэсэгтэр бол та тухайн хэрэглэгчтэй аппликейшнтэй холбоотойгоос бусад асуудал байдлаар асуулт асуух, тухайн хүний дургуй сэдвээр нь ярих зэрэг нь хариутай байна гэсэн. Аяллаа төгсгөлд хэрэглэгч буухын өмнө та баярлалаа, баяртай гэдгийг хэлж хэвшээрэй. Жолоочийн ёс зүй, ур чадвар хэсэгт ууртай хэрэглэгч таарсан бол 50 харьцах нь байна. Хувийн мэдээллийн асуух хориотой, маргалдах шүүмжлэх хориотой, хаяг байршлал мэддэг байх шаардлагатай. Тухайн хэрэглэгчийн очих хаяг байршлыг та мэдэхгүй бол Google Map дээр оруулан хэрэглэгчийг саадгүй өргөж өгөх үүрэгтэй байна. Машин болон жолоочийн ариун цэврийн стандарт. Машины ариун цэвэр, хувийн ариун цэвэр, хувцлалт гэсэн 3 хэсгээс бүрддэг. Таны машины ариун цэвэр нь тухайн хэрэглэгчийн сэтгэл ханамжинд заавал нийцсэн байх шаардлагатай бөгөөд цэвэрхэн машинаар үйлчлүүлэх юм бол тухайн хэрэглэгчийн сэтгэл ханамж нь өндөр байх бөгөөд танд 5 од нүүлгэх өгөх боломжтой юм аа. Тухайн жолооч нь хувийн ариун цэврээ заавал сахиж явах шаардлагатай. Энэ нь хэрэглэгчд таагүй тухгүй мэдрэмж төрүүлэхээс зайлсхийдэг бөгөөд цэвэрхэн хувцалттай сайхан үнэртэй байх юм бол хэрэглэгч танд модал 5 одны үнэлгээг харамгүйх болно. Мэдээллийн нууцлал ба аюулгүй байдал. UbiCab-ийн жолооч та гэрээ байгуулсан мөчөөс эхлэн тухайн хэрэглэгчийн бүхэл төрлийн мэдээллийг чандлан нууцлах үүрэг гэрээгээр хүлээсэн байгаа. Хэрэглэгчийн аяллаа мэдээллийг задруулах хориотой, хэрэглэгчийн дугаарыг тараах хориотой, хэрэглэгчийн талаар бусдад ярьж түгээж болохгүй. Хэрэглэгчийн зураг бичлэгийг мөн хийх хориотой байна. Мэдээллийн нууцлал хэрвээ зөрчигдсөн тохиолдолд тухайн жолоочтой байгуулсан гэрээнийхээ хүрээнд тухайн жолооч төр UbiCab-ийн дотоод журмын дагуу холбогдох арга хэмжээг авах болно. Дуу чимээ ба агаар орчны стандарт. Дуу чимээний хувьд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллаас үүдэн гадна орчны чимээ маш их байдаг. За, энэ дээр бол манай батлагдсан тээврийн хэрэгслүүд, бусад тээврийн хэрэгслүүдийг бодох юм бол битүүмж маш сайн байдаг учраас тухайн дуу чимээ гадна орчны чимээнээс бол даруй 25-аас 30% бага байх шаардлагатай байдаг. Тухайн жолоочийн тээврийн хэрэгслийн хөгжим нь хит чанга дуу хөгжимтэй. За, энийг бол тухайн жолооч маань хэрэглэгчийн
ая тухтай байдлыг хангах үүднээс хэрэглэгчээс асуугаад багасгах юм уу ихсэхээ орондоо тохиролцож явна гэсэн. Агаар орчны стандарт тухайн тээврийн хэрэгсэл нь цэвэрхэн, элдв хурц үнэргүй байх шаардлагатай бөгөөд ямар ч төрлийн харшилтай үйлчлүүлэгч сууж болох учраас жолооч маань агааржуулалтыг байнга сэлгэж явна. Жолоочийн баримтлах үндсэн дүрм хөгжим тавихаас өмнө хэрэглэгчээс лавлж асууна. Утсаар ярьж байгаа болон бусад хүмүүстэй ярьж байгаа тохиолдолд дуу хоолойныхоо өнгийг үргэлж бага түвшинд барина. Машины механик дуу чимээг засварласан байх шаардлагатай. Машин дотор тайван чимээгүй тав тухтай аялах нөхцөлийг бүрдүүлж ажиллах шаардлагатай. 4. Автомашины үзлэг. Блэк үйлчилгээний тээврийн хэрэгсэл нь UV-Cabin гэрээтэй батлагдсан автоцрын төвдөр заавал үзлэгт хамрагдаж баталгаажсан байх шаардлагатай. Энэ нь тухайн тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэлгүй хэвийн ажиллагаатай хэсгийг дахин баталгаажуулж байгаа UV-Cabin стандарт үзлэг юм а. Тухайн үзлэг нь нэг удаагийн 30,000 төгрөгийн үнийн дараавтай та дахин үзлэгт орох шаардлагатай болсон бол анхны үзлэгт орсон салбартаа очиод үнэгүй үзлэгт орох боломжтой юм. Шалгагдах зүйлс. Гэрэлтүүлгийн систем, аюулгүй бүс, тойл, дугуй, нотлоод, амортизатор, тос шингэний алдагдал, яв хиданг, тормоз, хөтлөгч механизм гэх мэт зүйлсийг шалгана. Хэрвээ дээрх шалгагдах зүйлсээс аль нэг нь үзлэгт тэнцээгүй болвол улаанаар тэмдэглэгддэг. Энэхүү гэмтлийг та 30 хоногийн дотор засварлан дахин анхны үзлэгийн төвдөө очиж үнэгүй үзүүлэн үзлэгтээ тэнцэж байж блэк үйлчилгээндээ хамрагдах боломжтой болно. 5. Блэк багц. Дараах зүйлсийг багцад зайлшгүй бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд цэнэглэгч, хуурай наадын салхи байдаг, цэвэр ус, цаасан шалавч. Эдгээрийг жолооч та өөрөө бүрдүүлэх боломжтой. Эсвэл UV-Cabin гэрээтэй угаалгууд буюу формула, гандан, төв салбар зэрэг байршлуудаас багцад байх зүйлсээ худалдаж авах боломжтой юм а. Мөн эдгээр багцад байх зүйлс нь улирлаас шалтгаалan нэмэгдэх, хасагдах боломжтой юм а. Сургалтандаа анхаарал хандуулсан баярлалаа. Шалгалт өгөхийн тулд жолоочийн аппликейшны тусламж цэст байрлах блэк үйлчилгээний шалгалт товчон дээр гарна.